За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. MVR компани шинэ хүн бүртгүүлэхтэй холбоотой мэдээллийг хүргэж байна. За тэгэхээр энэ бичлэгэн дээр бол зөвхөн шинэ хүн бүртгүүлэхтэй холбоотой мэдээлэл байгаа шүү гэдгийг эхлээ анхаарч хэрэгтэй. За шинэ хүн бүртгүүлэхэд ямар мэдээллүүд хэрэгтэй вэ гэхээр тухайн шинэ хүний овог нэр, төрсөн он сар өдөр, утасны дугаар, мэйл хаяг, гэрийн албан ёсны хаяг, тэгээ олон улсын долларын виза карт ч юм уу бусад төрлийн картууд тэр нь олон улсын гүйлгээ их эрхээ нээлгсэн байх ёстой гэдгийг анхаараарай. За тэгээ карт төлбөрийн мөнгөтэй одоо картанда тухайн эзэлтийнхаа багцыг сонгосон бол тэр мөнгө нь байршсан байх ёстой гэсэн үг байна шүү дээ. MVR компанид бол бүртгэл хийлгэхэд ямар нэгэн одоо мөнгөгүйгээр одоо байр эзлэх ямар нэгэн бүртгэл хийлгэх боломж байдгүй. Бүртгэл нь өөрөө төлбөртөөгөө шууд уягдсан байдаг учраас яг тухайн үед төлбөрөө төлсөн хүмүүс нь бүртгэгдэл явна гэж ойлгох нэ. За ингээд дараагийн слайд руу шилжицгээе. За тэгээ Google дээрээс бол MVR Life Login гэж хайхаар доорх сайт гарч ирнэ. MVR Life гэдэг энэ одоо гарч ирнэ. За энэ сайтн дээр дарснаар дараах цонх нээгдэнэ. За энэ дээр бол нөгөө бүртгэгдсэн байгаа хүн буюу одоо яг спонсорлох гэж байгаа тэр хүн нь өөрийнхөө имэйл хаягаар бүртгүүлнэ. Нэвтрэн гэсэн үг. За би бол сургалт@gmail.com гэдэг төр оруулсан байна те. Тэгээд нууц кодоо оруулаад sign in буюу бүртгэх товчийг дарнаа. За бүртгэх товчийг дарснаар яг өгөхөөр доорх цонх нээгдэнэ. Энэ цонхон дээр одоо жишээ нь эхний 7 хоногийн хурдан урамшуулал буюу хурдан бонусын одоо цаг хугацааг үүжидэг. Хурдан бонус бол 1 7 хоног, 2 7 хоног, 3 7 хоног ингээ үргэлжилдэг байхan тийм ээ. Тэгээд компаниас 1 7 хоногийг бол сунгаж өгдөг гэсэн мэдээлэл байгаад байгаа. За ингээд join now гэдэг хэсгийг дарна гэсэн үг. Энэ хэсгийг дарна. За энэ хэсгийг дарснаар дараах цонх нээгдэнэ. Энэ дээр бол улсаа сонгож өгөх ёстой байж байгаа. Дэлхийн 150 улсын далбайг та бүхэн харж байна. Ингээд улсаа сонгоход Монголиа гэдэг одоо өөрийнхөө улсыг сонгоно гэсэн үг. За ингээд сонгосноор яг үгээр доорх цонх нээгдэнэ. За та энэ цонхыг шууд алагсаад click here to continue гэдэг энэ доор ягаанаар дугуулсан байгаа, дөрвөлжилсэн байгаа энэ хэсгээр дарна. Ингэснээр таны дараагийн багцыг идэвхжүүлэх үгүй гэдэг асуулт гарч ирнэ. За энэ багцаа идэвхжүүлнэ. За ингээд энэ багцаа идэвхжүүлэнгүүт шууд яах вэ гэхээр дараагийн турбо багц буюу нөгөө $120 төлөхөөр $240 болж өсдөг те турбо багц руугаа орно. Ингээд турбо багцаа идэвхжүүлээд доошо click here to continue гэдэг энэ одоо зүйлээ дарнаа, товчийг дарна гэсэн үг. За ингэсний дараа бол тухайн элсэж байгаа хүний одоо нөгөө хамгийн ихэнд хэлсэн мэдээллүүдийг бүглэх хэсэг гарч ирнэ. За нэрээ, овгоо, за дуртай нэр буюу хочоо тийм үү, бизнес нэмэ. Тэгээд төрсөн он сар өдрөө зөв бүгэлж өгнө. За өөрийн утасны дугаарыг бичиж өгөөд утасны дугаарыг бичээд өөрийн мэйл хаягийг хийгээд мэйл хаягаа энэ ч давтан хийчээрэй. Би нэг баталгаажуулах мэйл хаяг гэдэг өөр мэйл хаяг хийхээр болохгүй байлээ. За тэгээ хаягаа яг албан ёсны хаягаа хотоо. За тэгээ контр гэдэг дээр нь монголоо сонгочин. Тэгээ шуудангийн код гэдэг дээр бас нэг зүйл хийн. Шуудангийн кодыг бол хэдүүлээ. Энэ хэсгээс хараад шууд дүүргээр ингээд шуудангийн кодоо ичнэ гэсэн. Одоо миний хувьд жишээ нь гэхэд хан үйл дүүрэг гэдгийг сонгоод тэгээд шууд одоо бүртгүүлсэн байх жишээ нь те. Ингэсэн байгаа. Тийм учраас та бүхэн эндээс бас ингээд шуудангийн кодоо хараад хийчих болно гэсэн. За шуудангийн код хийсний дараа яах вэ гэхээр таны одоо линк үүснэ гэсэн үг. Линк. За төвшин жаргал MGL гэдэг би линкээ үүсгэсэн байж байгаа. За тэгэнгүүт доор нь өөрийнхөө одоо пассвортыг нэвтрэх пассвортыг хийж өгнө гэж. За тэгэхээр нэвтрэх нэрэн дээр бол имэйл хаяг байдаг. Нэвтрэх пассворт гэдэг нь та өөрийнхөө аккаунт руу нэвтрэхэд хэрэглэгдэх пассворт. Нэг тэмдэгт тэгээ том үсэг, жижиг үсэг, тоо орсон байх ёстой гэсэн үг. За ингээд нэвтрэх пассвортаа мартахгүйгээр хийж та энэ одоо пассвортыг мартаж болохгүй, мартсан байлаа гэвэл мэйл хаягаараа эргээгээд сэргээж бас болно гэсэн үг. За ингээд бүртгүүлсний дараа одоо төлбөр төлөх хэсэг гарч ирнэ. Төлбөр төлөх хэсгээр бол мэдээж нөө гадаад юм уу дотоодын сайтын төлбөр төлөхдөө нэр, овог, тэгээд картны энэ select гэдэг дээр дарахаар Visa карт юм уу, Yunan Pay юм уу те, Master карт юм уу гэдгийг сонгогдно. За миний хувьд бол Visa картыг сонгосон. Тэгээд картын дугаараа энэ дээр оруулж өгөөд CCV код буюу 3 оронтой виза картн дээр байдаг тоогоо оруулж өгнө. Энэ дээр бол дуусах сарыг, дуусах жилтэй нь оруулж өгнө. За ингээ би Европт биш гэдгийг сонгоод дараа нь энийг бас зөвлөөд тэгээд зүгээр энэ дээр одоо гарын үсгээ ерөнхийд нь ингээ зурчна. За тэгээд join now гэдэг одоо товчийг дарна. Ингэснээр та
150 улсад одоо аялах, амьдралаа улам бүр өнгөлөг болох эрхээ амжилттай авлаа гэж ингэж ойлгож болох нэ. За ингээд амжилт хүсье.